язгуурын дуудлага мөнх тэнгэр минь үсэе түмнийгвэ монголойвэ эзэн Чингис минь үсэсэрэ түмнийг сэрэ монголоо сэрэ монгол турхны өв соёлын анх тухай чөлөө үзэг. Язгуурын дуудлага Монгол турхны өв соёлын анх тугаар чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Монгол турхтан ахын дүүс дэв дэлхийн өнцөг болон бүрээс мэдээлэл аян замынхан энэ сайхан алтан өргөнд хүрэлцэн ирсэн та бүхэндээ Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод тавтай морилхийг хүргэж байна. Сайн байцгаана уу? Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлогын хүрээнд хэлийн чандах монголчууд болон Монгол улс орны хамтын ажиллагааг бэхжүүлэх, дэлхийн монгол туурхнуудад нүүдлийн соёл уламжлалаа хадгалах үлдээх, хүү соёлын онцлог, нийтлэг болон ялгаатай тав, монгол туурхны өв соёл уламжлал, түүнийг хадгалж хөгжүүлэх, хөтөлбөр хэрэгжүүлэх бодлогын баримт бичгийн хүрээнд нийслэлийн соёл урлагийн газар хаан арга дэлхийн зууртны холбооны санаачлагаар язгуурын дуудлага Монгол турхны соёлын анхдугаар чуулга уулзалт тэглэхэд бэлэн боллоо. Энэхүү чуулга уулзалтанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт хадагтай ноёд эгэл жирийн малчнаас ахгуулаад доктор профессор манай төр нийгмийн зүтгэлтнүүд телевиз радиогийн эрхэм хүндтэй хүмүүс маань бас энд хүрэлцэн ирсэн байна. Та бүхэндээ энэхүү арга хэмжээнд амжилт хүсэж байна. Ингээд арга хэмжээнд Монгол улсын эрдэмтэн судлаачид бүгд найрамдах Хятад улсын өөр Монголын өөртөө засхорон бүгд найрамдах Бурят улсын эрдэмтэн мэргэд соёл урлагийнхан хүрэлцэн ирж оролцож байна. Энэ сайхан язгуурын дуудлага гэдэг нэрнээс ахгүйгээр төртөл энэ сайхан бэлгшээлтэй дэд тэнгэрээс өгөгдсөн ийм нэршилтэй арга хэмжээ улам дэш өргөжин дэлхийн ерөөлийг өөдөөд нь хүргэж байна. Монголын анхны уламжлалын язгуурын дуудлага сургалтын франчайз системийг үүсгэн байгуулагч Чингис хааны гүн ухаан судлаач түүхийн ухааны доктор хаан арга дэлхийн язгууртны холбооны ерөнхийлөгч хадагтай Жанссан балын Динсма таныг хүндэтгэн урьж байна. Сайн байцгаана уу эрхэм хүндэт ноёд хадагтай нараа. Язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын Монголд анх удаага чуулга уулзалтыг ийхүү эхэлж байгааг мэдэгдэж байна. Өнөөдөр бид өвөг дээдсийнхээ гал голомтыг үргэлжлүүлж язгуурын үнэт өв Тэнгэрлэг ухаан үндэсний дархлааг сэргээн бадраах эрхэм зорилгын дор бид өнөөдөр хуран чуулж байна. Язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын анхдугаар энэхүү чуулга уулзалт дэлхийн хүн төрөлхтний өмнө
Монгол турхтны оюун санааны нэгдэл, язгуур үндэсний сэрэлт, өв соёлын уламжлах, ирээдүйн хожтой үлдээх үнэт үеийн эхлэл болж байгаа нь гайхамшигтай байна. Дэлхийн хүн төрөлхтний төлөө, Монгол туурхтны эв нэгдлийн төлөө бид даяаршлын энэ эрэнд хөгжин дэвшин зэрэгцээ өөрийн үндэс угсаа, хэл соёл, ёс заншил, өвөг дээдсийн сургаал ухаанаа мартах учиргүй юм лээ. Учир нь үндэстэн оршин тогтохын хамгийн том гол хүч бол түүний оюун санаа, гүн ухаан, өв соёлд оршин байд юм аа. Тиймээс язгуурын дуудлага сургалт нь дэлхийн хүн төрөлхтөн хийгээд Монгол хүний язгуур ухамсар, дотоод мөн чанар, өв соёлын үн цэнийг сэргээн таниулах, түүнчлэн дэлхийд даяар Монгол туурхтнаа сэрээх зорилготой энэхүү үйл ажиллагаа нээснийг мэдэгдэж байна. За дэлхийн язгууртны холбооны ерөнхийлөгч хадагтай Жонсон Балын Дэнсма танд баярлалаа. Сайхан бэлэгдийг өргөж өрөөл өгсөнд танд цаашдын ажилд нь өндрийн хэмжээтэй хүссэн өрөөё. Ингээд та бүхнийхээ өмнө нийслэлийн соёл урлагийн газрын соёл үйлдвэрлэл урлагийн хэлтсийн дарга хадагтай Батчимэг таныг хүндэтгэх хүргье. Эрхэм хүндэт зочид төлөөлөгчдөө Монгол турхтан ахын дүүсээ. Монгол турхтны өв соёл, язгуур үнэт зүйл, оюун санааны нэгдлийн илэрхийлэл болсон энэ язгуурын дуудлага Монгол турхтны өв соёлын анх дугаар чуулга уулзалтанд хуран цугларсан та бүхэндээ энэ өдрийн гал халуун мэндийг дахин өргөн дэвшүүлье. Энэ чуулга уулзалт нь Монгол хүний язгуур ухамсар, өв соёлын сэргээлтийг төвчилсэн соён гэгэрлийн томоохон үйлсийн их эхлэл болж байгаамаа гэж дуулахад маш таатай байна. Ингээд хаан арга дэлхийн язгууртны холбооны ерөнхийлөгч хадагтай Дэнсма мөн мөнхчин утгын тэргүүн зайрын мөнх зай нартаа гүнээ талархал илэрхийлье. За Батчимэг захиралд баярлалаа. За мөнх бол багийн ахлагч сүлдээ. Мөнх тэнгэрээ дээгдэж Чингис хаанаа шүтэж Монголын тэнгэрлэг ухаанаа сэргээн хөгжүүлье. Энэ төрөнд язгуур дуудлага дэлхийн Монгол тоорхтны өв соёлын цуглаа уулзалт хуралчийн эрсдэл хэмнэдэд зочид багш нарын хаан амар амгалгийн ээлжлэх жагоё. Миний ярих илтгэл бол мөн төрөнд дэд Чингис хаанаа шүтэж Монголын тэнгэрлэг ухаанаа сэргээн хөгжүүлэх гэх гарцгатай. Өлөг нэгтэй монголчууд минь аа. Өнөөдөр бид урд өмнө хаач хөндөж байгаагүй, яс сонсоогүй, анхаарч үзээгүй, чуулган асуудалд заавал анхаарлаа хандуулж төвлөрүүлж олтой болоод байна. 1630 оноос түүхэн ууснаас Аазмаар холсон Алтуургийн бодлого Чингис хааны гүн ухаан дээн сэргэх цаг үе илж байна. Чингис хааны гүн ухаан мөнх төрийн диалог, язгуур дуудлага сургаалтын үйлс Алтуургийн бодлогыг өөртөө шингэж түүхэн тос 30 үе удамл Монгол хаадын гүн ухааны өвлөн хамгаалж өртөөлний эрсдэн даавны багш тэргүүтээ Дэнсмаа жиргийн багш нар 2000 бөгөөд 5 оноор ирнэ өнөх 10 nëсэл зүг бодол шодроо ясыг сэргээд ирсэн байна. 20 жилийн дараа Бат мөнх Даяаны удам Тэд обогтой Жанчинбалын Дэнсмаа 2025 оны 11 сарын 22-ны өдөр Өвөр Монгол орнд язгуур дуудлага сургаалтын алтан хөшгийн нөгөөсөөс нааш энэ бид агуу их өжин Чингис хааны дөд язгуур орчлон хорвооны төм болсны бүтээл ярагч мөнх төрийн хүчиндээ талархах ёстой. Мянган үеийн Монголын дөд язгууртаа талархах ёстой. Өнөөх агуу их язгуур соёлоо уламжлан хадгалж хамгаалан хөгжүүлж хамгийн Монголдоо
бүрэн бүтэн хүргэж байгаа наран таран багш, Дөнсөмөө багш, мөн Жирэн багш нартай талархаж ёстой. 2008 оны 12 сард Дундад улсын Шанган болсон олон улсын төрөв нарын хурлаан дээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч байсан Клинтон өнөөдрийн дэлхийн таны хөгжилд мордод очрлаа. Дэлхийн нийтээр нь монголчуудаас суралцах хэрэгтэй, Чингис хаанаас суралцах хэрэгтэй гэсэн. Дэлхийн ертөнцийн түүн хөгжлөөс ажиглавал Урал төр чирэгдээнаар хүн төрөлхтний аварт ирвэ гэсний дэлхийний 2 удааны их дээр гэрчиж байна. Аз авхай өд босдоор хүн төрөлхтний аварт ирвэ гэсний дэлхийд яны даяарчил хөрөнгөний эзэмшлээс бой болж байгаа ядуу баяны зөрөө олон их хэсгийн явдал гэрчиж байна. Соёл шинжлэх ухаанаар аварт ирвэ гэсний атом цөмийн зэвсэг хиймэл уюун гүний өөрчлөлт гэрчиж байна. Шашин шүтлэгөөр аварт ирвэ гэсний бэшилганаар номлолын бой болгоод хүн төрөлхтний уян ухааны хоос уралдаг эл жилийн шашны ажиллагаа нь үр дүн гэрчиж байна. Монголын дэвтэс 13 дугаар зуунд арга билэг ухааны байлдуулж ил дал хүчний хаалгуулж хөх яман чанар ирүүл дэлхийд эний гайхамшиг шорон үгүй цагдаа үгүй өмнө үгүй төвшин агуулan нийгмийн байгуулж байсан. Өчрөг уян санаатай арга түн бол элдв жилийн шашны шүтлэгд монхорд хиосын шүтэж шаарддаггүй. Элдв жилийн хотлон хормог сурталчилгад мөлөгдөж улайдаггүй. Элдв жилийн өд босын шүнэл дуанж харддаггүй. Өчрөг уян санаатай арга түмэнд зөв ертөнцийн үжил, зөв үртгийн үжил, зөв амьдрах үжил байх хэрэгтэй. Ийм учраас мөнгө төгрөнд дэд Чингис хаанаа шүтэж Монголын төрлөг ухаанаар тэргэн хөгжүүлэх явдлыг хамаг Монголын хамтын ваамсаг болгох хэрэгтэй. За дараагийн баг Тэнгэрийн чимэг багийн гишүүн сайхан чимэг язгуур дуудлага миний амин сахиа. Амархан сайн байна уу? Элэг нэгтий Монгол туурхтан Монголын арт түмэн минь та бүхэнтэйгээ энэх сайхан жашнаар уулзан золгож байгаадаа сэтгэл маш их өндөр байна. Аян замдаа сайн явж ирвөө. Хамгийн төрөнд миний бишрэн хүндгөөдөг Дэнсмаа багш тандаа гүн талархал дэвшилье. Таны үндэстэн ястан гэж ялгалгүй өргөн дэлгэр уянгны хөрөнгөн хайраар түгээн гэлтэлдэг төвлөхөн зан эдний бишрэнэм. Би бол Хүлэмбэр хотын шин баран хушуунаас хүрэлцэн ирсэн бараг ястан цосоолог овгийн дуурсрангийн сайхан чимэг гэдгээ. Мөж Тэнгэрийн чимэг багийн гишүүн. Доор би та бүхэнтэйгээ өөрийн сэтгэлийн уудлан язгуурын дуудлага миний амин сахиа гэсэн яраа илтгэлээ хаваацъя. Баргийн сарвал талдаа хонин сүргийнхээ дэргэд сэтгэлээ уужиртал ярьж байдаг зээрийн нэгэн малчин бүсгүй өнөөдөр та бүхнийхээ өмнө илтгэл хийн гэдэг юу тий сайхан юм бэ? Яг л зүүдбийн бэлэгдэх шиг үнэтэй санагдаж байна. Хүн бүхэн өөр өөрийнхөө насны хэмжээгээ туулсан амьдралын зам мөртий байдаг. Хатуухан амьдралын бор хоногод батчин тэмчиж туулах гэж ямар хэцүү вэ? Хар сагаа нар бүрхэх хал хайрын олон зураас үүдэн гадан хуурайгаар хаврын хавсрахтай энгэр уруу шуурж элэг зүрхий сэвтэх байх үед мөн Тэнгэрийн хүчинд гүүн ухаан язгуурын дуудлага алтан ургийн бодлого сорын ганц агуу юх түүхээр өртөн өдгөөгийн холсон үрхижлээ. Багшийн минь мэдүүд түгээ гэсэн мөнхийн уриалтай
сургалтын хичээлээр анх удаа Эзэн хааныгаан амьтын иш хөргийг хараад нүдмийн зайргүйж сэмхээ нудраг зангидна би ганцаараа биш гэж шивнэн хамгаалтаа тосон авлаа. 10 жилийн өмнө агуу их Чингис хаан үүдэн эжигийг зүүдэж байсан бол одоо хүндэт багш Дэнсмаа мөнх заяа хоёр багштай минь уусан минь учиртай байх уу? Ухаант аавын минь удмын цус урсаж байгаа болохоор энэрт ээжийн ариун цагаан сүгээр ам биеэн амьнсан болохоор би азтай. Заримдаа би маш их айдас төрдөг. Маргааши би төсөлж дийлэхгүй учраас өнөөдөр санаашран хий бодолдоо татгатан олон зүйлийн учир явдал сэтгэлийн тамирыг харшилсан боддын байдлын дундаас өнгөрсөн чөлөөж одоо сахтаа баясангүй амьдрах амьдралын хүчийг надад олгосон Эзэн хааны минь хамгаалт амьсгалын минь хамгийн ойрхон нууцхан агаар тамир тэнхээ амин тэжээ байхаа өөртөө минь хамт байгаагаа мэдрүүлж тунгаах ухааны саг минут сэрэмжүүлэн мэдүүлдэг болохоор би тайваа. Эзэн хааны минь хүрэг дүрий амтыг гимээ шүтэн хамгаалснаас альба бүхэн амжилтын хүчний мэдрүүлж амин сахиагаан болгосон юм. Эзэн хааны бүүвэд ивэдгсэн та бидний хиймэр өөдөө байх болтугай. Хураа! 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 За Тэнгэрийн чимгүүгийн сайхан чимэг гişүүн язгуур дуудлага миний амин сахиа гидалаа та бүхэндээ. За сайн байцгаана уу. Хур вараны шимтэ дэлгэр зүүнийхээ эхнэр язгуурын дуудлага дэлхийн Монгол ургатны өв соёлын суглаанд анхны суглаанд та бүхэнтэйгээ уулзсантай маш их баяртай байна. За язгуур дуудлагын хичээлээр дамжин Монгол улсын Дэнсмаа багш болон мөнх заяа хоёр багштай багштай хүн зөвхөн үзүүлэхэд болон болсон байна. Манай Тэнгэрийн чимээг багаас хоёр багшигаа тайсанд урьж байна. Хоёр багш хашаагаар хүн зөвхөн үзүүлэхэд. Язгуурын дуудлага мөнх тэнгэр минь үсэе түмнийгвэ Монголойвэ эзэн Чингис минь үсэсэрэ түмнийг сэрэ Монголоо сэрэ Монгол турхны өв соёлын анх дугаар чөлөө үзэг